За би бол одоо арилжаа хийгээд 18 жил болж байна. За үүний ихэнх хугацаан дээр бол хамгийн нэг гол бүтээгдэхүүн харддаг байсан. За тэр бол алт байсан. Тэгэхээр ер нь бол Монголд арилжаа хийдэг хүмүүс маань ч тэр хөрөнгө оруулагч маань ч тэр ер нь бол алтыг илүү харж идэг. Тэгэхээр алтны хөдөлгөөнийг аваад үзэх юм бол ялангуяа сүүлийн 1 жилийн хугацаанд за үүнд бол мэдээж нөлөөсөн хүн бол Дональд Трамп байж байгаа. 25 оны 8 сараас хойш одоогийн 11 сарын тийм үү 10-ны байдлаар хамгийн дээд танштай 4300 8 сард 3300 байсан. Бүхэл бүтэн $1000 өсөлт бол хийсэн байж байна. За дээр нь 10 жилийн хугацааны түүхээр аваад үзвэл оны сүүлээр ямагт өсч идэг. За шалтгаан юу гэдэг вэ гэхээр оны сүүлээр бүх банкуд заавал байлгах валютын нөөц бүрдүүлэлтийг хийдэг. За энэ нөөц бүрдүүлэлтэнд нь алт бол номер 1 ордог учраас бүх банкуд алт авч эхэлдэг гэсэн үг. Ингэснээр ерөнхийдөө алтны эрэлтийг үүсгээд алтны ханш 10 жилийн түүхэндээ тогтмол өсч исэн түүхтэй. Алтыг ажиглаад алт руу хөрөнгө оруулалт хийхийг би бол тань зөвлөж байна.